Намайг Минд Баяр гэдэг Монгол Улсын их сургуулийн газар зүйн тэнхимийн багш байна. Та бүхэндээ эсэлтийн ерөнхий шалгалт хичээлд зөвлөмж болгон өнөөдрийн хичээлээр геологийн цаг хугацаа, түүний онцлог шинжүүдийн талаар тайлбарлах болно. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань бол геологийн цаг хугацаа гэж байгаа юм тийм ээ. За тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын дээр бол орж ирж байгаа асуултууд маань болохоор геологийн хөгжлийн түүх, эрен галыг хэрхэн ангилж ялгах, тухайн ойлголтуудыг шалгасан асуултууд. За мөн Монгол орны ашигт малтамлууд геологийн аль эрен галавт хамаарах юм бэ? Хэрхэн үүссэн цаг хугацаагаар нь ангилдаг вэ гэдэг талаар та бүхэнд зөвлөмж хичээлийг ороход бэлэн боллоо. За тэгэхээр бид нэр агуулгын хүрээнд бол геологийн цаг хугацааг хизээ хэрхэн тоолж эхлэх тухайн асуудал. За геологийн цаг хугацааг яаж тогтоодгийг, ямар баримтаар нотолж тухайн цаг хугацааг тодорхойлдгийг. За геологийн цаг хугацааг эрен галав үе гэж хэрхэн хуваадгийг, яагаад эдгээр үе заагуудыг хувааж авч үзэх болсон юм бэ гэдэг талаар ярилцах нь байна. За мөн геологийн эрен галуудад тохиолдож байгаа байгалийн дэлхий дээр гарч байгаа байгалийн дэлхийн хөгжлийн түүхтэй холбоотой үйл явдлууд, шилжилтүүдийг хэрхэн тодорхойлдог вэ гэдэг талаар хичээлийн агуулга яригдах байна. За тэгэхээр геологийн цаг хугацааны хувьд бол бид нар дэлхийн үүслийн хувьд дэлхийн анх өөрийнхөө хэлбэр төрсийг олж эхэлсэн цагаас эхлээд 4.5 тэрбум жил гэж тогтоосон байдаг. Тэгэхээр 4.5 тэрбум жилийн хугацаанд бол дэлхий анх үүссэн цагаас эхлээд өнөөгийн бидний амьдарч байгаа дэлхийн ертөнцийн болох хугацаанд байнгын өөрчлөлт, хөгжил, хөдөлгөөнд орж ингэж явсан байхan тийм үү. За тэгэхээр энэ үйл явц дээр бол дэлхий дээр өөрчлөлтүүдийг авчрах, дэлхийн өөрийнх нь хөгжил, хөдөлгөөнтэй холбоотой зүй тогтлоодаас гадна үйл явцууд мөн дэлхийн амьдралд өөрчлөлтүүдийг оруулж идэг байхan тийм үү. За тухайлх юм бол дэлхий дээр томоохон солирууд буух гэдэг юм уу тийм ээ. Энэ маань бол дэлхий дээр амьдралын үйл явц, биологийн хувьсал, за дэлхий дээр шинээр бодис үүсэх тийм үү. За агаар мандлын найрлагад өөрчлөлт оруулах гэдэг юм уу. Ийм хүчин зүйлүүдийг нөхцөлдүүлж идэг байхan тийм ээ. Тэгэхээр дэлхий бол өөрөө тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байгаа ийм бит гэж бид нар ерөнхийдөө агуулгын хүрээнд ойлгох нь байна тийм үү. За тэгэхээр дэлхий анх үүссэн цагаас эхлээд 4.5 тэрбум жилийн хугацааны хамгийн амьдрал идэвхтэй болсон ийм цаг хугацаа бол сүүлийн 500 сая жилиг гэж тодорхойлсон байгаа тийм үү. Эхний 4 тэрбум жилийн хугацаанд бол дэлхийн өнөөгийн хэлбэр дүрсийг олох, өнөөгийн дэлхийн хэлбэр дүрс бүтэц тодорхойлогдох ийм цаг үе байсан гэж ингэж ойлгох нэ. За тэгэхээр эрен галуудыг бол хувааж байгаа юм тийм ээ. За хамгийн эхний эрен галуудын үед буюу дэлхийн хөгжил хөдөлгөөн эхэлсэн тэр цаг үед бол ямар үйл явц явагдаж байгаа юм бэ гэхээр тектоникийн хөдөлгөөн дэлхийн маань л зарим үед далайгаар бүрхэгдсэн, зарим үед хуурай газар ил гарсан, зарим үед тэр ил гарсан байгаа хуурай газрууд өөрчлөлт хөдөлгөөнд орох, нэгээс нөгөө рүүгээ шилжин хөдлөх энэ цаг үе дээр бол томоохон уул нурууд үүсч бий болох, илэгдэх, дахин шинээр уул нурууд үүсэх гэсэн ийм тасралтгүй эргэлт хөдөлгөөний ийм шинж чанартай гэж ойлгох нь байна. За тэгэхээр дэлхийг 4 тэрбум жилийн настай гэдэг юм уу тийм ээ. Эрен галуудын цаг хугацааг тогтоохдоо бол дэлхийн хурдсны судалгаанд тулгуурлан тогтоодог байхan тийм үү. За хамгийн эртний настай чулуулаг гэх юм бол 4 тэрбум жилийн настай ийм чулуулаг байдаг байхan. За энэ чулуулгийг судлалны үр дүнд тухайн цаг үед дэлхийн нөхцөл байдал ямар байсан, температур ямар байсан гэдэг талаар бол бид нар ойлголт мэдээллүүдийг олж авдаг байх нэ гэж үзэж байна. За тэгэхээр геологийн он тооллын загваруудыг бол маш олон төрлөөр бид нар зохиож өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагад зориулж хэрэгэлдэг байна. За зарим биологийн амтан судлалын эсвэл ургамал судлалын чиглэлийн хүмүүс бол тухайн он тооллын загварыг тухайн цаг үед ямар ургамал амтны аймаг бий болсон бэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулдаг бол геологийн чиглэлийн эрдэмтэн судлаачид бол тухайн цаг үед ямар ашигт малтмал, ямар байгалийн үйл явцууд, тектоник хөдөлгөөнүүд болж исэн бэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулдаг байна. За тэгэхээр бидний сурах хүчгийн хүрээнд бол бид нар ерөнхий геологийн
нас эрен галуудыг хэрхэн хуваасан тэр ангиллууд геологийн хүснэгтийг бол ашиглаж судалж байдаг байна. За тэгэхээр дэлхийн одоо геологийн хөгжлийн цаг хугацаа буюу энэ эрен галуудын түүх хизээ эхэлж байгаа юм бэ гэдгийг бол дэлхийн хамгийн гадна хэсгийн одоо бүрхүүл хатуу болж хурж зарцаж эхэлсэн үеэс гэж ингэж тоолж байгаа. За тэгэхээр энэ үеийг бол бид нар 4 тэрбум 567 сая жилээс эхлэн дэлхий одоо анх өөрийн үндсэн хэв шинжийг олж хатуу бит болж эхэлжээ гэж ингэж үзэх нь тийм ээ. За энэ цаг үеэс хойш өнөөгийн одоо амьдралын өнөөгийн одоо дэлхийн үе хүртэл энэ цаг хугацааг бид нар тодорхой цаг үеүүдэд хувааж авч үздэг байна тийм ээ. За илүү одоо ойлгомжтойгоор тодорхойлж харахын тулд бид нар геологийн цаг хугацааны хүснэгтийг ашигладаг байна. За тэгэхээр геологийн цаг хугацааны хүснэгтийн хувьд бол бидний хамгийн одоо сурагч та бүхний хамгийн их одоо анхааруулжтай ийм зүйл бол геологийн хөгжил буюу дэлхийн одоо үүснээс эхэлсэн 4.5 тэрбум жилийн ихэнх одоо хугацаа буюу тийм үү 4 тэрбум орчим жилийг Кембрийн өмнөх ийм одоо цаг үе эзэлж байдаг байна. За тэгэхээр Кембрийн өмнөх цаг үе дээр бол төдийлөн одоо дэлхийн дотоод бүтэц, за гадаад бүтэц, гадны хэсэг нь илүү одоо хурж зарцах ийм одоо үйл явц зохиолсон учраас тухайн цаг үеийг бол геологийн одоо эрчимтэй хөгжил явагдаагүй ийм цаг үе гэж ингэж үздэг байна тийм ээ. За тэгэхээр 4 тэрбум жилээс хойш одоо үлдсэн 567 сая жил буюу 570 орчим сая жилийг дэлхийн одоо хамгийн эрчимтэй хөгжлийн үе шат гэж ингэж авч үздэг байна. За тэгэхээр зарим одоо судлаачдын хувьд бол Кембрийн өмнөх болон Кембрийн дараах гэж ингэж хоёр ангилж үзэж байгаа байна. За Кембрийн өмнөх үе бол одоо 4 тэрбумаас 542 сая жил хүртэл үргэлжилсэн байна. За 542 сая жилийн хугацаанд дах энэ геологийн хүснэгтийн цаг хугацаанд бол маш олон одоо эрен галвууд үүсч за энэ эдгээр маань бол тодорхой хугацаанд үргэлжлээд дараагийн одоо галуудад шилжих ийм одоо шилжилтийн үйл явц явагдаж идэг байна тийм үү. За тэгэхээр бид нар 542 сая жилээс хойш одоо геологийн өөрчлөлтийн энэ цаг хугацаанд бол илүү анхаарал хандуулж одоо судлах нэ. Эсэлтийн ерөнхий шалгалтынхаа асуултуудад бол энэ цаг үедэд илүү одоо төвлөрч энэ хуваалтыг яагаад ингэж хуваасан юм бэ гэдэг талаар бол илүү ойлголтуудыг авах нь зөв байгаа. За тэгэхээр одоо Кембрээс хойш бол палеозоин эрен, мезозоин эрен, кайнозоин эрен гэж байгаа. За тэгээ их эрний хувьд бол панерозоин эрен гэж энэ үе шатад бол өнөөгийн энэ 3 эрен бол хамаарагдаж байгаа хан тийм. За палеозоин эрен бол дотроо 6 галавт хуваагдж байгаа. За мезозоин эрен бол дотроо 3 галавт хуваагдж байгаа. За кайнозоин эрен бол дотроо үндсэн 3 галав илүү одоо үеүүдэд хувааж байгаа. Тэгээд үеийнх нь одоо энэ насчлал одоо өөрчлөлтийнх нь энэ хугацаа бол харьцангуй богино болж эхэлж байгаа. 10 сая жил, 12 сая жил гэдэг юм уу тийм ээ. За тэгэхээр энэ маань юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр одоо сүүлийн одоо шин төрөмлийн эрен буюу энэ одоо эрен галуудад бол илүү одоо хурцын судалгаа, за ялангуяа мөслөгийн үйл явц явагдсантай холбоотойгоор мөслөгөөс одоо дээж авч илүү наривчилж тодорхойлох ийм боломжууд бол үүссэн байна. За дунд дүрмлэн эрен бидний одоо хамгийн сайн мэддэг Триас, Юрийн галав, Цэрдийн галав гэсэн юм 3 үе байгаа. За энэ үе дээр бол бид нар одоо хамгийн их хүүхдүүд та бүхний мэддэг ийм одоо эрен галууд байна тийм үү. За Юрийн галав гэхээр хамгийн одоо түрүүнд хүмүүсийн толгойд орж ирж байгаа зүйл маань гэх юм бол динозаврын үүсэл хөгжилтэй холбоотой ийм цаг үе байна тийм ээ. За өмнөх үед бол палеозоин эрен тухайлах юм бол Кембер, Ордовик, Силур, Девон, за карбоник галав, пермийн галав гэсэн энэ үндсэн 6 одоо галав хуваагдаж байгаа. За тэгэхээр карбоник галав гэдгийг бол бид нэр хамгийн түрүүнд бидний одоо ойхонд болвол чулуун нүрсний галав. За зарим одоо та бүгдийн сурагч ихтер бол чулуун нүрсний галав гэж ингэж бичсэн байдаг. За тэгэхээр чулуун нүрс маань бол одоо палеозоин эрний төгсгөл үед карбоник галав, пермийн галавт бол илүү одоо бий болсон ийм цаг хугацаа гэж ойлгож болох нь. За өмнөх одоо Девон, Силурийн галав гэдэг юм Ордовикийн галав энэ цаг хугацаа бол илүү одоо дэлхийн ихэнх хэсэг бол усаар бүрхэгдсэн ийм цаг үе байсан байна тийм ээ. За тэгэхээр цаашлаад хэдүүлээ илүү одоо дэлгэрэнгүй
авч үзье. За Кембрийн өмнөх эртний хувьд бол одоо бид нар үндсэн дэлхийн өөрийнх нь бүтэц бий болж байгаа ийм цаг үеийг авч үзэх нь тэ. За энийг бол одоо хадийн ба архиан одоо их хэрэн гэж үзэж байгаа. За дэлхийн одоо үндсэн дотоод үе давхаргууд үүсч бүрлдэх. За одоо дэлхийн гадарга бол агаар мандал үүсч эхлээгүй байгаа учраас солирын бөмбөгдөлт тасралтгүй болж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үед бол одоо дэлхий дээр байнгын ийм одоо галт бөмбөлөг маягийн за тэгээ маш их одоо өндөр температуртай ийм цаг үе байсан бахан тийм ээ. За үүний дараагаар бол дэлхий өөрийн одоо эргэлдэх хөдөлгөөнд орж ирсэн тийм ээ. Энэ үетэй холбоотойгоор одоо нягт элементүүд дэлхийн гүн рүү одоо чиглэх, хөнгөн элементүүд бол дэлхийн гадарга руу чиглэх ийм үйл явц явагдсан байна. За үүний дараагаар бол хадий болон архиан эрэнд бол дэлхийн одоо цөм хэсэг хамгийн одоо үндсэн дотоод цөм хэсэг бол хэлбэржиж дууссан гэж ингэж үздэг байна. За анхны одоо боржин чулуулгын одоо хэлбэрүүд үүсэх. За литосферийн одоо хавтангууд буюу тэр гадны хэсгийн хатуу одоо хэсгүүд үүсч эхэлсэн байна. За үүний дараагаар Портерцийн их эрэнд бол ямар үйл явц тохиолдож байгаа юм бэ гэхээр дэлхий гариг хэлбэрт орж байгаа те өнөөгийн одоо хэлбэрийг олж эхэлсэн байна. За энэ үед бол анхны одоо амьд амьдралын хэлбэр байгаагүй гэж ингэж үздэг байна тийм ээ. За энгийн одоо нэгэст амьтан болвол 3.5 тэрбум жилийн өмнө анх үүссэн ийм гэж одоо тооцоолж байгаа. Үүнээс хойш бол дараагийн одоо шин шатанд гартлаад дахиад одоо 3 тэрбум жил болсон байна тийм. Тэгэхээр энэ цаг үе маань юуг илэрхийлээд байна вэ гэхээр дэлхий дээр тэр амьдрал үүсэх боломж одоо гэдэг юм уу те нөхцөл за температурын хувьд, даралтын хувьд, за дэлхийн одоо өөрийнх нь ерөнхий тэр бүтцийн хувьд бол амьд организм үүсэж хөгжиж дараагийн шатанд гарах юм боломж хязгаарлагдмал байсан гэсэн үг. За тэгээ үүний дараагаар бол Портерцийн эрэнд нэг зүйл гол зүйл нь бол одоо анхны төв үүсэх ийм эхлэл тавигдсан байна. За тэгэхээр дэлхий бол усаар бүрхэгдсэн ийм одоо хэсэг байжгаад анхны твийн төв буюу одоо далаагаас одоо хуурай газар маань бол одоо далай мандал дээр гарч ирж байна гэсэн үг байна. Тэ энэ маань бол дэлхийн дотоод одоо үйл явц конвекцийн урсгалт гэж одоо та бүхний мэдж байгаа тийм ээ. За энэ үйл явцын нөлөөгөөр бол дэлхийн гадаргын зарим хэсгийг бол дээш өргөгдөж идэг, зарим хэсэг нь бол доош сууж идэг. За тэгэхээр энэ өргөгдсөн хэсэг дээр бол дэлхийн хуурай газар одоо гарч эхэлж байгаа тийм. Хамгийн ихний одоо энэ үүсэж байгаа твийг бид нар родина гэж нэрлэдэг байна. За Портерцийн эрэнд буюу одоо анхны амьдралын хэлбэрүүд үүсч эхэлсэн байна. За энэ үед бол далайд анхны одоо хөх ногоон замаг үүсч эхэлж байгаа юм тийм ээ. За одоо төрөл бүрийн бактериуд үүсэж байгаа. За энэ stromatolites гэж энэ бактери бол дэлхий дээр хүчил төрөгчийг бий болгосон одоо бактери гэж нэрлэдэг тийм ээ. За тэгэхээр эдгээр маань яадаг вэ гэхээр тухайн үед бол дэлхийн агаар мандал ихэвчлэн нүүрс хүчлийн хий, метан хий гэдэг юм уу тийм ээ. Одоо ийм төрлийн хий бол зонхилж ирсэн байна. Гэтэл эдгээр бактериуд маань бол тэдгээр одоо нүүрс хүчлийн хий, метан хийгээр амьсгалаад эргээд өөрсдөө хүчил төрөгч ялгаруулдаг ийм төрлийн анхны одоо ногоон ургамлын хэлбэрүүд гэсэн үг байна тийм ээ. Эдгээр маань бий болсны нөлөөгөөр бол дэлхийн одоо гадарх орчимд хүчил төрөгч үүсч эхэлсэн байна. За тэгэхээр энэ хүчил төрөгчийн үүсэлтэй холбоотойгоор бол илүү одоо амьдралын хэв шинжүүд өөрчлөгдөх ийм одоо нөхцөлийг бий болгожээ гэж ойлгох нь байна. За дэлхий дээр дараагийн одоо шатанд үүсэж байгаа бактериуд гэх юм бол 1 тэрбум жилийн өмнө бол одоо далайн амьдралын хэв маягууд өөрчлөгдөх, шинээр одоо бактериуд үүсэх ийм одоо хэлбэрүүд бий болсон байна те. За хамгийн одоо амьдралын анхны хэлбэрүүд бол усан орчинд үүссэн тийм. За тухайлх юм бол усанд одоо төрөл бүрийн шүхэр, замаг, гидра гэх юм уу тийм ээ усан орчинд үүссэн одоо биетүүд бий болсон байна. За үүний дараагаар бол палеозойн эрэг гэж хэрэм байгаа. Энийг үндсэнд нь 6 галавт хувааж байгаа. За тэгэхээр энэ Кембрийн галав гэдгийг бол бид нэр одоо дэлхий дээр амьдралын хэв маягууд бий болох хамгийн одоо үндсэн тийм одоо ийм эрчимтэй үе эхэлсэн ийм цаг хугацаа гэж ойлгох нь байна. За тэгэхээр бид нар өмнөх одоо слайдн дээр хүчил төрөгчийн агуулмж нэмэгдэж эхэлсэн гэж ингэж ярьж байгаа тийм ээ. За тэгэхээр
хүчил төрөгчийн агуулмж нэмэгдэх агаар мандал одоо дэлхийн дээр бол агаар мандал үүсч эхэлж байна тийм үү. За хүчил төрөгчийн агуулмж болон бусад хийнээс бүрдсэн. За тэгэхээр энэ маань юуг одоо бий болгож байгаа гэхээр дэлхий дээр агаар мандал үүснэ гэдэг маань л дэлхий маш хурдан хугацаанд халж хөрөх ийм одоо нөхцөл болол харьцангуй одоо баланстай болж эхэлж байна гэсэн үг тийм. Айжмаар халдаг одоо өдрийн нарны гэрлийг хүлээж авч байгаа хэсэг нь айжмаар халдаг. За нарны одоо гэрэл тусахгүй буюу одоо шүн болоход айжмаар хүрдэг ийм одоо нэгсэндээ ийм баланстай болж эхэлж байгаа. За энэ маань бол дэлхий дээр нөгөө амьдрал үүсэх бас нэг нөхцөл болж байгаа хаан тий. Гэтэл одоо юу гэдгийг дэлхийн дэлхийтэй ойролцоо бусад гаригууд дээр бол агаар мандал одоо байхгүй учраас маш огцом халж хүрдэг тийм өдөртөө нэмэх 200 градус шөндөө одоо хасах 200 градус орчим хүрдэг ийм одоо эрчимтэй өөрчлөлтийн юм бүсэд байдаг. Гэтэл дэлхий дээр агаар мандал үүсэх агаарын одоо найрлага агаарын одоо хийн найрлагууд илүү олон болох тусмаа дэлхийг одоо бүрхүүл хэсэг үүсгэж байна гэсэн үг байна тийм. За тэгэхээр энэ үеэс эхэлж болвол бид нар Кембрийн гал үе буюу одоо геологийн хөгжлийн эрчимтэй үе эхэлж байна гэж ингэж ойлгох байна. За энэ үед бол үүссэн твийг бол бид нэр Гондван төв гэж ингэж нэрлэж яддаг байна. За үүний дараагаар бол Ордовикийн галав. За энэ үед бол дэлхий одоо гадарвал ихэвчлэн одоо далайн усаар бүрхэгдсэн. Ийм учраас бол дэлхийн дээр байгаа амтан ургамлын аймаг гэдэг бол үндсэндээ далайн амтан ургамлын аймагт хамаарагдаж байна гэсэн үг байна. За гэтэл одоо зарим хэсгүүдээр бол хуурай газрууд ил гарч эхэлж байна тийм ээ. За тэгэхээр хуурай газар дээрх амьдралын одоо хэв шинжүүд бий болох далайд амьдарч байгаа зарим одоо амьтад хуурай газар руу шилжих үүний дараагаар бол хоёр нутагтан үүсч эхлэх гэдэг юм уу тийм ээ. Энэ одоо амьдралын шин хэлбэрүүд бий болж эхэлсэн байна. За мөн Ордовикийн галавт бол хамгийн одоо чухал зүйл нь бол илүү одоо шин төвүүд үүсч эхэлсэн. За мөн одоо анхны мөслөг гэдэг зүйл эхэлсэн байна тийм ээ. Мөслөг гэдэг маань бол уур амьсгал одоо хүүтэрж эхэлж байна гэсэн үг байна тийм. За өмнөх одоо галав дээр бол уур амьсгал харьцангуй одоо дулаан болж эхэлж исэн бол Ордовикийн галавын үед бол уур амьсгал мөн сэрүүсч эхэлж исэн гэсэн ийм одоо тохиолдол байна тийм ээ. За цаашлаад бол их газрууд Гондван төв, Балтик, Сибирь, за Лаврентийн төв одоо үүсэж исэн байна. За үүний дараагаар Силурийн галав. За яагаад Силурийн галавыг одоо тусна ингэж галав болгож авч үзэж байгаа юм бэ гэхээр усны одоо урмал амьтад хуурай газар руу шилжсэн байна тийм үү. За тэгэхээр усны одоо урмал амьтад хуурай газар руу шилжиж нүн гэдэг маань бол тухайлах юм бол зарим одоо төрлийн загас хэлбэртнүүд бол одоо агаараар амьсгалдаг мөн одоо усан орчинд амьдарч чаддаг ийм одоо хэв шинжтэй. За эдгээр одоо амьтад бол өөрсдийнхөө хоол тэжээл болохтэй далайн амьтан ургамлыг одоо хуурай газар руу чиглүүлэх зөөх гэдэг юм уу те ийм үйл явц бол явагдсан байна. За энэ үед бол одоо хуурай газрын амьдрал илүү одоо эрчимтэй болж эхэлж байна гэж ингэж ойлгох байна. За тэгэхээр бид нар Силурийн галваас эхлээд бол хуурай газар далай гэсэн хоёр амьдралын хэв шинж үүссэн гэж ингэж ойлгох байна. За Диваны галав гэхээр Диваны галавт бол яагаад одоо чухал тусна бас ингэж авч үзэж байгаа вэ гэхээр энэ үед бол загас хэлбэрүүд тийм ээ загасны одоо хэлбэрүүд тухайн үеийн одоо загсыг бол судлаачид тооцоолохдоо яг өнөөгийн одоо дэлхий дээр амьдарч байгаа загснаас бол тис өөр маш одоо ясны бүтэц сайтай ийм одоо махчин төрлийн ийм загснууд бол илүү түгээмэл тархаж исэн гэж ингэж үзэж байгаа. За эдгээр одоо амьтад бол даагаараар амьсгалж эхлэх за хүчил төрөгч гэдэг юм уу одоо озон гэдэг юм агаарын найрлага өөрчлөгдхийн хэрээр эдгээр амьтдын бие организмд бол өөрчлөлтүүд орж эхэлсэн байна. За мөн хуурай газрын хувьд бол одоо нилээд ургамалжиж эхэлснийг бол харж болох нь тийм ээ. За тэгэхээр энэ ургамлын аймаг үүснэ гэдэг маань бол хуурай газар дээр одоо амьдралын хэв маягууд илүү одоо олон хэв шинжтэй болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж ингэж үзэх нь байна. За карбоны галавын хувьд бол бид нар нэлээ одоо байнга одоо ном зохиол дээрээс сонсч идэг. За тэгэхээр карбоны галавт бол халуун дулаан орны нөгөө далаагаас хуурай газар руу шилжсэн ургамлын аймаг за амтны аймгийн одоо бүрэлдэхүүн хэсэг илүү олон төрөлтэй болж хөгжиж за зарим нь одоо хүчил төрөгчийг агаар мандалд ялгаруулж за тэгэхээр энэ үйл явцын нөлөөгөөр одоо тухайн цаг үед бол
ургамлын аймаг бол маш эрчимтэй хөгжсөн байна тийм. Маш олон төрлийн ой мод бий болох. За мөн тэдгээр одоо ой моддын хэмжээ гэх юм бол өнөөгийн одоо ой модтай харьцуулшгүй тийм ээ маш одоо олон метрийн диаметртай. За тухайн цаг үеийн одоо амтан ургамал тийм шавьчны төрлүүдийг бол бас харуулж байна. За тэгэхээр энэ галавт яагаад ой мод их байж байгаа юм гэхээр тэр агаар дахь одоо галтуулын дэлбэрэлтээс үүсэлтэй тэр одоо нүүрс хүчлийнхэн ялгарл нэмэгдэх. За нүүрс хүчлийнхэн ялгарл нэмэгдэнэ гэдэг маань бол ой мод буюу ногоон ургамлын үндсэн одоо хоолтжил болж идэг байна тийм ээ. За ийм учраас бол карбоны галавт маш их одоо халуун орны өнөөгийн одоо халуун орны ойтой адилхан одоо хэлбэрүүд бий болж исэн байна. За тэгэхээр эдгээр ой болвол ой болон за бусад одоо амтан ургамлын аймгийн үйлдэгдэл бол дарагдах. За энэ маань бол тунмал хурц болж газрын хөрсөнд одоо олон зуун сая жилийн турш дарагдах. За энэ нь одоо чулуун нүүрсийг бол үүсгэж байгаа юм тий. За тэгэхээр чулуун нүүрс гэдэг зүйл маань бол одоо эртний ой за тэдгээр одоо амьдарч ирсэн амтан ургамлын үйлдэгдлээс бүтсэн ийм одоо органик тунмал хурц байна гэж ойлгох нь. За тэгэхээр чулуун нүүрстэй холбоотой за ялангуяа одоо ашигт малтмлын таргалт өсөлттэй холбоотой асуултууд бол эсэлтийн ерөнхий шалгалтанд нэлээд одоо төлхөө орж ирж байгаа. За энэ маань болохоор бид нар хамгийн түрүүнд чулуун нүүрс эхэлсэн цаг хугацаа одоо дарагдаж эхэлсэн цаг хугацаа бол карбоны галав орчмоос гэж ингэж тооцооллыг хийж идэг байна. За үүний дараагаар бол пермийн галав. За пермийн галав дээр бол одоо их газруудын хэмжээ нэмэгдэх. За Пангеи төв гэж одоо томоохон төв үүсэх ийм үйл явцууд явагдсан байна. За мөн одоо хуурай газар дээр амьдралын одоо олон хэв шинжүүд бий болж исэн байна. За мөн энэ цаг үедээ одоо зэрэгцэн галтуулын үйл ажиллагаа идэвхжиж эхэлж байгаа юм тийм ээ. За тэгэхээр галтуулын үйл ажиллагаа идэвхжин гэдэг маань өмнөх одоо үүссэн байсан амтан ургамлын одоо амьдралын хэв маягт бол сүргээр нөлөөлөх. За үндсэн байсан одоо амтан ургамлын аймаг устж өгөө болох ийм үйл явцыг бол нэгсэндээ нөхцөлдүүлэх боломжтой гэж ингэж үзэх нь байна тийм ээ. За тэгэхээр энэ өнгөрсөн цаг хугацаанд байгаа зарим ихэнх одоо амтан ургамлын аймаг 70-аас дээш хувь 80% одоо үндсээрээ мөхөж өгөө болох юм бол энэ бол дараагийн одоо шинэ амьдрал дэлхий дээр шинэ амьдралын хэв маяг бий болох ийм одоо үндсэн суур шалтгаан болж идэг байна тийм. За энийг бол бид нар зарим одоо ном зохиол дээр галав юулах гэж ингэж нэрлэж байгаа тийм. Үндсэн одоо дэлхийн амьдралын хэв маяг өөрчлөгдөд дахиж өөр одоо амьдралын хэв маягаар солигдохыг бол ингэж нэрлэж байгаа юм тийм. Тэгэхээр энэ маань бол байгалийн одоо нэгсний гамшиг буюу галтуулын идэвхжлээс үүсэлтэйгээр одоо пермийн галавын төгсгөл үед бол ийм үйл явц явагдсан байна. За тэгэхээр энэ үйл явцын хүрээнд бид нар одоо гол анхаардаг зүйлүүд маань юу юм бэ гэхээр амьдралын одоо амьтдын хэв шинжүүд өөрчлөгдөх. За хэрхэн одоо дараагийн байгаль цагуурын нөхцөлийн одоо өөрчлөлтийг даван туулах чадвартай ийм одоо шинэ төрлийн амьтад бий болох ийм одоо нөхцөлийг бүрдүүлж идэг байна тийм ээ. За тухайлах юм бол бидний одоо хамгийн сайн мэдж байгаа тийм одоо юурийн галав, цэрдийн галав, триасын галав энэ дээр бол амьтдын биеийн хэмжээ бол маш том болж эхэлсэн байна тийм динозаврууд үүсч бий болсон байна. Гэтэл нөгөө одоо тухайн цаг үеийн төгсгөлтөөр мөн одоо байгалийн үйл явцын нөлөөгөөр тэр шинээр одоо амьдрал солигдох ийм нөхцөл болсны дараагаар харьцангуй одоо амьтдын биеийн хэмжээ багасах ийм одоо нөхцөл за илүү одоо уур амьсгалтай өөр одоо дэлхийн нөхцөл байдал тохирсон ийм амьтад үүсч эхэлж байгаа гэсэн байна. За өнөөгийн одоо амьдралын хэв шинжээр бол яг одоо дэлхий өнөөдөр ямар цаг агаартай байгаа, ямар уур амьсгалтай байгаа, ямар одоо температуртай байгаа, ямар одоо ургамлын одоо аймаг, амьтны аймагтай байгаа гэдэг нь бол өнөөгийн дэлхийн одоо нөхцөлд тохирсон ийм амьдралын хэв шинжээ гэж ингэж ойлгох нь тийм ээ. За тэгэхээр дэлхий дээр бол энэ томоохон өөрчлөлтүүд бий болж байгааг бол одоо 90 галуудаар ялгаж үзэх. За мөн одоо өөрчлөлтүүдийг одоо нэгээс нөгөөд шилжих ийм одоо өөрчлөлтийг бол одоо тодорхойлж идэг байна тийм. За тэгэхээр дэлхий дээр бол одоо цэрдийн галав буюу мезозойн сүүл үе, за кайнозойн буюу одоо өнөөгийн
одоо бид нарын амьдарч байгаа эртний одоо эхлэл энэ хоёрын хоорондох ийм одоо цаг үе бол бас одоо геологийн газар зүйн шинжилгээ ухаан дээр бол Кейт цагаг гэж ингэж нэрлэгддэг. Энэ маань болохоор бас байгалийн үйл явцал эрчимтэй явагдсан ийм цаг үе гэж ингэж тооцоолдог байна. За тэгэхээр мезозойн сүүл үед цэрдийн галвын одоо төгсгөл үед бол ургамал амьтны нийт зүйлийн 75% нь бол устсан ийм одоо их мөхөл болсон байна те. За энэ мөхлөөр бол нөгөө өмнөх дунд төрмлийн эрэнд амьдарч исэн динозавр гэдэг юм уу авраг биетэй эдгээр амьтад бол ихэнх нь мөхөж өгөө болсон юм а гэж ингэж үздэг байна. За тэгээ үүний дараа мезозойн эртний бол үндсэн одоо тайлбарын хувьд бол Триасын галав, Юрийн галав, Цэрдийн галав гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагдж байгаа. За Триасын галав дээр бол динозаврын одоо анхны хэлбэрүүд үүсч эхэлсэн байна. За мэрэгчид хөгжсөн, за мөн одоо хөвгтэй амьтад үүсэх, за анхны яст мэлхийн үүсэх гэдэг юм уу тийм ээ. Эдгээр үйл явцууд бол тохиолдож исэн байна. За Юрийн галын хувьд бол анх одоо үүсчихсэн тэр динозаврын хэв шинжүүд бол маш олон хэлбэрт одоо хувирах. За зарим нь бол нисдэг одоо шувуу хэлбэрийн, зарим нь бол сүүнд хичээлтэн, өвсөнд хичээлтэн, маханд хичээлтэн гэдэг юм уу тийм ээ. Ийм одоо хэлбэрүүд бий болж исэн байна. За цэрдийн галав дээр бол хамгийн одоо анхны могоо хэлбэрийн одоо амьтад үүсчихсэн байна. За ойм хэлбэртэн тийм өвслөг юм ургамал ноёрхож эхэлж байгаа. За анхны цэцэгт ургамал үүсч эхэлж байгаа тийм. За цэцэгт ургамал гэдэг маань бол одоо дахин дэлхий бол ургамлаар одоо бүрхэгдэх боломжтой нэг хасны одоо үрээ хайж одоо дахин ургамал ургах ийм боломжийг бүрдүүлдэг гэсэн байна. За энэ нэрний төгсгөлд бол далайн одоо амьдралд мөн одоо тэр динозавр хэлбэрийн одоо амьтад бол бас түгээмэл тархалттай байсан гэж ойлгох байна. За их газар далайн одоо амьдралын харьцааны хувьд бол өнөөгийн одоо бидний одоо амьдарч байгаа тэвүүд хуурай газрын хэв шинжүүд бол үндсэндээ энэ цэрдийн галав гэхэд нэлээд одоо тодорхой хэлбэр дүрсийг олсон байна тийм. За тухайлх юм бол өнөөгийн одоо Евразийн их газар гэхэд дэлхийн одоо бөмбөрцгийн зүүн хойд хэсэгт, за Африктив гэхэд хойд хэсэг нь бол далайгаар одоо ухажигдсан ийм одоо их газар байх ч нэ тийм ээ. За Өмнөд Америкийн их газар бол харьцангуй одоо өнөөгийн дүр төрхтэйгээ ойролцоо. Антарктидын их газар Антарктидын их газраас Австралид салж одоо зүүн хойшоо чиглэх ийм одоо хөдөлгөөнтэй ийм цаг үе байсан байна тийм. Энэ цаг үе бол одоо 94 сая жил орчмын өмнөө гэж ингэж ойлгох байна. За 3 дэгчийн галав буюу одоо Кайнозон эрен буюу шин төрөмлийн эрен гэж байгаа. За тэгэхээр энэ шин төрөмлийн эрен гэдэг дээр бол өмнөх одоо амьдарч байсан авраг биетэй динозавр энэ төр мөксний дараагаар бол өнөөгийн одоо дэлхий дээр байгаа амьтдын анхны одоо өвөг одоо амьтад үүсч эхэлсэн гэсэн байна тийм ээ. За энэ үед бол морь, үхэр зэрэг юм туурайтай амьтад үүсэх. За тропикийн одоо ургамал ноёрхож исэн байна. За мөн одоо халим, заан, хирс зэрэг ийм одоо амьтад мөн одоо зонхилж исэн байна. За тэгэхээр энэ үед бол үндсэндээ одоо дэлхийн өнөөгийн хэв шинжийг олж эхэлж байгаа ийм цаг үе байна тийм ээ. За тэгэхээр энэ дөрөвдөгчийн галав маань л одоо хамгийн онцлог шинж нь юу юм бэ гэхээр орчин үеийн одоо хүн төрөлхтөн үүсч эхэлсэн. Одоо хүний анхны одоо үг тийм Неандертал гэдэг юм уу Homo sapiens үүсч хөгжсөн ийм цаг үе байна. За мөн энэ цаг үе дээр бол дэлхийн уур амьсгал температур бол хүүтэрч тийм дэлхийн хойд тагсд мөслөг явагдсан ийм цаг үе гэж ойлгож болох нэ. За тэгээд 12,000 жилийн өмнөөс одоо Голоцены үе буюу мөслөгийн үе эхэлж өнөө хүртэл үргэлжилж байгаа гэж ингэж үзэж байгаа тийм ээ. За тэгэхээр яагаад мөслөгийн үе гэж одоо илүү түлхүү ярьдаг юм бэ гэхээр дэлхийн одоо хөгжлийн геологийн хөгжлийн түүхэнд бол дэлхий дээр энэ гадраг хэсэг дээр мөс үүсэж байгаа ийм одоо үйл явц бол харьцангуй одоо бага байж байгаа. А гэтэл сүүлийн одоо 20,000 жилийн хугацаанд гэх юм бол мөслөг их хэмжээгээр үүсэх дэлхийн одоо хуурай газар мөсөөр бүрхэгдэх ийм үйл явц бол явагдаж байдаг байна. За тухайлх юм бол одоо өнөөгийн дэлхий дээр бол мөсөөр бүрхэгдсэн тэр мөслөгийн үйл явц одоо болтол үргэлжилж байгаа гэдгийг илэрхийлэл бол одоо хойд Америкийн их газар, Канадын одоо хойд орчмын одоо тэр Гренланд арал, Канадын зарим арлууд, за өмнөд
туйл орчимтэй Антарктидын одоо их газар тийм ээ. За Антарктидын их газар гэдэг маань бол одоо 2000 м орчим өсөөр бүрхэгдсэн ийм одоо хуурай газар байх нэ гэж ойлгох нь. За тэгэхээр дэлхий дээр бол мөсөлгийн үе эхлээд одоо үргэлжилж байгаа ийм цаг үе гэж ойлгох нь. За тэгэхээр хүүхдүүдээ та бүхний одоо эсэлтийн ерөнхий шалгалтын дээр төвөмөл орж ирж байгаа асуултуудад энэ геологийн цаг хугацааны талаар одоо та бүхэн ойлголттой болсон учраас үүний талаар одоо яг асуултан дээр ямар одоо асуудал илүү тавигдж байгаа гэдэг талаас нь багш нь тайлбарлая. За тэгэхээр Монгол орны одоо нүүрсний орд газрууд нүүрс үүссэн геологийн цаг хугацааны талаар асуултууд бол эсэлтийн шалгалтын дээр орж ирж байгаа. За тэгэхээр манай орны хувьд бол ерөнхий одоо улсын хувьд бол 175.5 тэрбум тонн ийм одоо нүүрсний нөөцтэй. За тэгэхээр одоо нүүрс гэдэг зүйл маань хэрхэн үүсдэг юм бэ гэхээр одоо тухайн газар бол их газар болж хөгжсөн энэ геологийн цаг үедээ давхцах. За мөн одоо тэр карбоны галав гэдэг юм уу, пермийн галавд одоо үүсэх ийм боломжтой газар нутагт байгаа ийм улс орнуудад бол нүүрсний одоо нүүрс гэдэг тунмал хурц бол одоо хуримтлагдах нэ гэж ингэж ойлгох нь. За тэгэхээр манай орны хувьд бол баруун Монголын муж бол илүү одоо эртний үүсэлтэй. За пермийн үе, карбоны одоо галбын үеийн нүүрс болж онхилдог. Гэтэл төв болон хойд Монголын одоо нүүрсний тархалтын хувьд болохоор доод, дунд, юурийн галбын ийм настай байж идэг байна. За зүүн Монгол буюу зүүн хэсэгт бол доод цэрдийн настай. За тэгэхээр ер нь бол бид нар Монгол орны одоо нүүрсний хувьд гарал үүслийн хувьд бол үндсэн 4 хэсэгт л хуваагдах юм байна гэдэг ийм ойлголттой болох нь байна тийм үү. За юурийн галав, цэрдийн галав, карбоны галав, за пермийн галав гэдэг. За тэгэхээр карбоны галав, пермийн галав бол хамгийн одоо эртний настай ийм одоо чулуулаг гэж ойлгох нь. Тэгэхээр эртний настай байх тусмаа энэ бол дарагдж байгаа хугацаа тэр одоо нүүрсний зэрэг чанар өөрчлөгдөх илүү одоо тэр одоо агуулмжтай шатах чанар нь сайжрах ийм одоо нөхцөлтэй болж идэг байна. Гэтэл одоо цэрдийн галав, юурийн галав гэдэг бол харьцангуй одоо залуу нүүрс гэж ингэж ойлгох нь тийм. Тэгэхээр нүүрсний одоо насны хувьд бол залуучхын хэрээр нүүрсний одоо үндсэн тэр чанар буурж идэг байна тийм ээ. За тэгэхээр Монгол орны одоо нүүрсний сав газрыг бол одоо үндсэн 4 томоохон ангилт авч үзэж яадаг байна. За тэгэхээр энэ карбоны одоо галавт үссэн нүүрс бол баруун хойд хэсэг, баруун Монгол орчмын нүүрс бол карбоны галвын настай байж идэг болвол за одоо төв хэсгийн одоо их нууруудын хотгор орчим, за өмнөх одоо Монгол орны өмнөд хэсгийн нүүрс бол пермийн галвын нүүрс. За тэгэхээр эндээс бид нар юг харах вэ гэхээр хамгийн одоо эрт үүссэн, за дээрэс нь одоо коксчих ийм чанараараа хамгийн одоо өндөр чанар бүхий нүүрс бол баруун хэсэг, за өмнөд хэсэгт бол илүү тархсан гэж ингэж ойлгох нь. Гэтэл одоо Улаанбаатар хот зэргийг оролцуулаад Монгол орны төв болон хойд хэсгийн нүүрс тийм ээ. За өвөр хангаа орчмын одоо газар нутгуудын одоо хуримтлагдсан нүүрсүүд бол юурийн галвын одоо нүүрс ээждэг байна. За гэтэл зүүн хэсгийн одоо тухайлах юм бол баг нуур гэдэг юм уу тийм ээ. За зүүн хэсэгт одоо оршиж байгаа нүүрсний одоо нас нь бол цэрдийн галвын нүүрстэй. За тэгэхээр ерөнхий бид нар одоо асуулт орж ирэх юм бол юу гэж ойлгох юм бэ гэхээр тухайн нүүрснийхээ ордны байршлыг эхлээд батах нь байна тийм ээ. За тэгэхээр багш нь энэ дээр бол одоо 2025 оны асуултын жишээг оруулж ирсэн. За тэгэхээр 5 толгой нүүрсний орд за эртний төрмлийн аль галавт үүссэн бэ гэж ингэж одоо асууж байгаа. За тэгэхээр бид нар эртний төрмөл гэдэг нэг одоо асуултын энэ тавилыг анзаарах нь байна. Хоёрдугаарт нь бол тухайн нүүрсний одоо байршлыг бол мэдчих шаардлагатай байна тийм. За тэгэнгүүт 5 толгой нүүрсний орд гэдэг бол хамгийн одоо өмнөд хэсэг. За тэгэнгүүт энэ дотроос эртний төрмлийн одоо аль галав гэхээр үндсэндээ эртний төрмөлд хамаарагдах хоёр л одоо сонголт байна тийм. ВЦ одоо BC 2 хувилбар болчих нь байна тийм. За тэгэнгүүт одоо илүү ойлгох гээд амар за хоёроос бол сонголтоо хийгээд за Монгол орны одоо баруун хэсэгт бол ихэвчлэн карбоны одоо настай нүүрс тархсан гэж үзэх юм бол төв хэсэг буюу одоо өмнө говийн нүүрс бол пермийн галав гэдэг энэ сонголт үлдэх нэ гэж ингэж ойлгох нь. За мөн дараагийн одоо өөр одоо галавт үүсэж байгаа нүүрсийг бас асуусан байна тийм ээ. За тэгэхээр
одоо багнуурын нүүрсний хорт гэж байна те. За багнуурын нүүрсний хорт бол одоо зүүн хэсгийн нүүрсний хортод хамаарагдаж байгаа. За хамгийн одоо хойд хэсгийн одоо хамгийн одоо сүүл үеийн залуу нүүрс гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр энийг олвол бид нар за тэгэнгүүт мөн одоо асуултан дээр байна тийм үү. За дунд түрэмлийн аль галавт. За тэгэнгүүт дунд түрмэл дээр бол бид нар үндсэн 3 л галав байгаа тийм үү. Триас, юур, цэрдийн галав байгаа. За тэгвэл энэ 3-аас хариултаа сонгох нь байна тийм. За тэгэхээр манай орны одоо нүүрсний одоо насаар нь авч үзэх юм бол баруунаас зүүн тишээ залуу нүүрс болох ийм одоо хандлагатай гэж ойлгох нь байна тийм. За тэгвэл энэ дундаасаа зүүн талын одоо нүүрс гэх юм бол хамгийн одоо залуу гэх юм бол эдгээр нэрлсэн одоо галуудаас хамгийн залуу нь бол цэрдийн галав байх чийтэй тийм ээ. За тэгэхээр иймэрхүү байдлаараа бол бодож асуултандаа хариулах нэ гэсэн үг байна. Эсэлтийн ерөнхий шалгалтаа газар зүйн хичээлийг сонгон судалж өгч байгаа хүүхдүүд та бүхэндээ шалгалтанд нь амжилт хүсэж байна. Цаашлаад газар зүйн хичээлийнхаа талаар илүү мэдлэгээ сайжруулахыг хүсвэл бие даанч суралцах, тухайн газар зүйн үйл явцын зүй тогтолцоог ойлгох тал дээр илүү анхаарч ажиллаарай гэж багш нь зөвлөж байна.